Тэгэхээр блокчейн гэдэг нь хөндлөнгийн ямар нэгэн банк эсвэл ямар нэгэн байгууллага оролцохгүйгээр тухайн мөнгийг эсвэл таны тэр өмчийг баталгаажуулж байгаа систем гэж та ойлгож байна. Тэгэхээр блокчейн бол хинээс ч хамааралтай биш. Тэгэхээр үндсэн байдлаар энэ юунаас сэргийж нөхөр чинь хуурамчаар диплом үлдэх байж болно тийм үү. Одоо хуурамчаар жолооны үнэлэх гаргах гэж байдаг тийм. Тэг бичиг баримтыг ингээ үзэхээр хаана хин тамга дарс юу болсон мэддэггүй бол блокчейн дээр бол бүх юм ард нь баталгаатай байж идэг гэсэн үг. Яг нэгэн зэрэг 8 газар энэ хийсэн үнэн гэдэг баримт гарч ирж байгаа гэсэн үг. Аль нэгэн зүрх юм бол тэр зүйл бол хэрэгжихгүй. Тэгэхээр энэ яг туйлын баталгаатай яг хараат бус хамгийн том одоо бидний шинээр гаргасан систем ба интернетээс хойш магадгүй яг интернет дээр үсэж байгаа хамгийн том хүн төрөлхтний дэвшил байсан байх гэж би ойлгоод байна. Тэгвэл ингэж ойлголоо. Блокчейн бол бүх cryptocurrency-г ард байгаа. Bitcoin, Ethereum юу ч гэдэг юм те, Shiba ч гэдэг юм. Тэгвэл multi-chain гэж юу вэ гэдгийг хүмүүс гайхаад байгаа юм те. Multi-chain ертөнцид бид нар аль дээр амьдраад байгаа юм а. Multi-chain ертөнц гэдэг нь юу гэхээр энэ Ethereum, Bitcoin энэ чинь өөрсдөө multi-chain байхгүй. Тэгээ бүгд цаана блокчейн те. Тэгээ зүгээр ингэж олноороо байгааг энэ multi-chain гэж нэрлэдэг байгаа. Одоо бүр cross chain гэж нэрлэдэг байгаа юмуд байгаа. Тэр нь юу гэхээр нэг NFT ч юм уу, нэг cryptocurrency бус руугаа шилжих боломж эхэлж байгаа. Нэг NFT Ethereum дээр зарагддаг бол буцаад Bitcoin дээр зарагдах ч юм уу. Ингэж шилжихийг cross chain гэж нэрлэдэг байна гэсэн. Үүн дээр суурилсан хамгийн том юм нь DAO гэдэг нэг систем байгаад байна тийм. Decentralized Autonomous Organization буюу юу гэлж байгаа нөхөрэ хуучин ямар нэгэн Facebook эсвэл юу гэдэг Instagram хамаг асуудлыг шийдэж байгаа. Эсвэл яг төр засаг гэдэг юм хамаг юм асуудлыг шийдэж байгаа бол DAO гэдэг нь юу гэж нөхөрэ бүх тэр хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс нийлээд за би энэ юмыг зарахгүй байх гэдгээрээ санал аваад тэгээ тэндээсээ шийдэгдэх гэсэн үг. Яг нэг санаа тэр нэг tyranny буюу тэр нэг юм дарангууллын системээс илүү хол байна гэж байна. Цөөхөй дүн шийдвэр гаргахаас хол байна. Олуулаа нийлж байгаа шийдвэрээ гаргана. Тэгвэл одоо ингээ харах юм бол NFT collectibles гэж юу яриад байгаа юм бэ гэдэг нэг асуудал гарч байгаа. Яг хөө мэдээж NFT collectibles-тэй ч юм уу одоо ингээ чонтой хүмүүс бол бүгдээрээ дотор нь юу болж байгааг мэдж байгаа. Магадгүй мэдэхгүй хүмүүс байгаа. Тэрний юу гэхээр ямар нэгэн байдлаар тухайн тэр нэг NFT олон мянган ширхгээр гараад community үүсгэж байгаа гэсэн. Нэг нийгэмлэг. Тэр community дотор байгаа хүмүүс яаж ийм вэхээр маш олон төрлийн урамшуулал, event, арга хэмжээ гэдэг асар олон зүйлийг одоо юу гэдэг хүртэх хэрэгтэй болно гэсэн үг тийм. Тэгэхээр Монгол NFT-гээс гаргаж байгаа энэ Woof community гэдэг байгаа тийм. Энэ нь юу вэ гэхээр зүгээр Монгол NFT coin авсан хүмүүст бол random байдлаар тийм өгсөн нэг юм чон байгаа тийм. Тэгээд тэр чон өөрөө бол бодитоор одоо үн цэнтэй болцсон тийм. Та тэр чоноо өөрөө зарж болно. Тэгэхээр эдгээр хөтөлбөр гэж бид нэр яриад байгаа энэ зүйл нь юу гэхээр fractionalized investment буюу маш том зүйлийг маш олон жижиг хэсэг хуваагаад хүн болгонд хувийн хүртэхийг хэлж байгаа. Тэгэхээр ингээ харах юм бол 1990 онд бол анх интернет гэж юу вэ гэдэг асуултанд бол ямар ч хүн хариулж чадахгүй шүү дээ. Юу болох юм мэдэхгүй. Влог бичдэг юм хэлдэг юм. Гэсэн чинь одоо бол интернет бол web 2.0 буюу яг бид нар юм худалдаж авч болдог, өөрсдөө юм нийтэлж болдог ч юм уу. Ийм гайхалтай болсон. Тэгэхээр энэ metaverse ч юм уу NFT, blockchain гэдэг энэ систем нь өөрөө цаашаа бид нарыг ямар ирээд рүү авч байгааг бол яг одоо бол хэлж мэдэхгүй. Гэхдээ энийг бид нар дагахаас, судлахаас, тэднээс хөрөнгө оруулахаас өөр аргагүй нөхцөл байдалд яг орсон байна. Дэлхийн ертөнц таачсан энэ тэнэг дээрээ сексэн.